Төвшгөө ба Лабубугийн талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь Лаек. Лабубу барууны салхины чөтгөр Пазузу гэдгээ санаа авсан гэд байх юм. Манусын мэдхээр Симпсон дээр нэ Пазузу гардаг. Судлаад яриад өгөөрэй. Дэмжиж байгаа нь лайк. Чи яст бэлдээгүй юм явж нүгөө скриптэнд оруулах guys. Түшаа шаажаа. Та Лабубу Пазузу хуврын талаар яриад өгөөч. Дэмж байгаа элигээ. Та намайг ткэндөө анилаа. Сербийн сургууль биш байна. Окей. За. Ихэд ойлгосон guys. Сүүлийн үед Монголд төдийгүй дэлхий даяар Лабубу хэмээх хүүхэлтэй тренд болоод байгаа лээ. Энэхүү хүүхэлтэй яг ямар учраас хүн бүрийн анхаарлыг татах болов? Түүнээс гадна сүүлийн үед Лабубутай холбоотой эвгүй баримтууд дэлгэрдэж эхэлсэн юм. Тухлан суугаад таалан сойрхоно. За, өрөөнөөс бичлэг хийж гин. Ойрт бичлэгээ жоохон сандарч мандраад байгаа. Жоохон эвгүй байна үгүй юу? Харж байгаа. Шинэхэн өрөөний гоё л Welcome Home том баг гэсэн постэр байна. Намайг тосож авсан манай дүү хийсэн. Агаад ийм гоё. Мондөг. Өрөөгөө яг бас тохирчулж амжаагүй байна. Орж ирэл камера тавиал бичлэг хийчлээ. За, гос эдвэтэй орё guys. Намайг штэ Францаас Монгол руу ирэх хоорондор нэгэн тоглоом бүр нэлээд вайрал болсон байлээ. Тэр бол мэдээж Лабубу. Лабубу гэж энэ тентгүү ер нь харж ийсэн, сонсч ийсэн, та нарын комментээс харж ийсэн. Гэтэ арайч ийм вайрал болно гэж ер нь бол төсөөлж явсангүй. Тэгээ би өөрөө ч энэ тоглоомын талаар бол нэлээд сүулт мэдсэн. Тэгээд яаж явж байгаад энэ хүүхэлтэй тим амар модонд орчихов. Энэ хүл явдлын гол буруутныг бид нар яг одоо харж байна. Blackpink Lisa байгаа. Мань хүү ер нь хамгийн анх цүнхэндээ энэ Лабубу тоглоомыг бариад бичлэгэн дээр ингээд нээлттэй за би энэ тоглоомд хайртай бараг донцсон ухааны юм яриад бол бүх трендийг бол эхлүүлсэн байгаа. Харж байгаах. Okay, it's super cute. So when this guy has a tail, they call Simomo. If she doesn't have tail, we call her Labubu. За тэгээд Лабубуг задлсан. Oh. Cute. This is why you have to get the whole box, you know? Okay, one more. Please. Oh, it's cute. It's yin and yang, you know. Тэгээ ер нь тентгүү сошиалоор Лабубугээ тэрвэрэд нэлээд олон зураг дахиад ирсэн, хамтлагийн гишүүд нь Лабубуг тэрвэрж ирсэн харж байгаа. Тэгээ бусад олонний танил, жүжигчид, дуучид юу гэдэг юм. Бөөнөрөө ерөөхдөө буужигнаж эхэлсэн. YouTuber-ууд, content creator-ууд, Rihanna, Kim Kardashian, Dua Lipa, ба тэ. Тэгээ NBA-ийн одууд хүртэл Houston Rockets-ийн Dylan Brooks плей-оффын тоглолтод ирэхээс өмнө яг ирж байх та. You wanted to jump out of Лабубу юунда бүсэндээ ингээд зүүгээд тоглолтонд орсон. Яг Монголд намайг ирэхийн өмнө Парисын дэлгүүрийн гадаа хүмүүс амар их оочрлж ирсэн. Тэгээд тэрэн сүүлд Лабубугд оочрлж ирсэн, оочр болж таарсан. Тухайн үед би чи юу Лабубу байтугай Мабубу Түбүбүч байхгүй явж илаа штэ. Ийм амар оочртой. Хамгийн сүүлд одоо ингэж хонж оочрлсон юм миний мэдхээр iPhone 6 мургаа гарч хахад л хүмүүс ингэж оочрлдог байсан. Тэрийг бол санагдуулж байна. Бүр англид байна штэ. Лабубу булаацалтаа дэлгүүрийн гадаа бол амар зодон болсон. Нэг биш удаа зодон болсон. Тэгээд сүүлдээ бүр ингээд тусгай зоонуудаар Лабубу зарахыг бол хоригдсан байгаа. Зарчгаар хоорондоо алцаад бүр тэрийг ингээд булаацалтаад. Тэгээ үүнтэй холбоотой хулгай дээрмүүд аяг их гарч ирсэн. Бүр ингээд Лабубуг зөөж ирсэн хэдэн мянган Лабубу гिचвэ тоглоомыг ингээд замаас нь одоо мафийн дээрэнцийн тохиол гарсан байгаа.
машинаас нь ингээд лабубуг ингээд хулгайлаад тавгүй харж байгаа хэргийн газар дээрээс хулгайлаад авч явсан тохиолдол байгаа юм. Тэгээд том бохтуудаар эмгтээчүүдийг лабубуг наад цүхэндээ зүүхэ болгоомжтойгоорой хүмүүс наад цүнхэж аваад цухтай шүү гэсэн бүр ингээд сануулга хүртэл цагдаагийн газраас нөхсөн. Тэгээд үүнтэй холбоотойгоор нэг тренд гарч ирсэн TikTok. Тэгээд тэр болохоор юу вэ гэхээр Парист бас ингээд хүмүүс ингээд цүнх ингээд аюу шүүрч ингээд цухтаадаг тохиолдлууд гардаг байхгүй юу. Ингээд цүнхээ булаалгаж байгаа хүмүүс нөгөө хулгайштай хүүхэд байж байгаараа түр байж байгаараа би эхлээд лабубугаа авч идэх үү. Бус нь бол надад хамаагүй гэсэн юм TikTok-оор явж ирсэн. Wait. You can have the bag. Wait. Ah. Окей. За энэ 7 сарын ихээр гарсан мэдээлэл байна. Лабубуг борлуулагч Хятадын Хятадын хамгийн залуу 10 тэрбумтны нэг болчихж байгаа юм ингээд. Oh my god. За энэ Ван Нин гэдэг хүн бол 38 настай залуу байгаа. Pop Mart гэдэг Хятадын тоглоомын дэлгүүрийн CEO. Лабубу бужнуулсны дараа 22.7 тэрбумын хөрөнгөтэй болж Хятадын эхний 10 хамгийн залуу тэрбумтны нэг болсон байгаа. Ер нь бол Gen Z дунд бол нэлээ модонд ороод байгаа. Тоглоомоо гэсэн мэн Rihanna бас сурчилсан гэсэн байна. Баян болох хэцүү гэж бодсон юмсан гэнэ. Нэг хүн доорно. Мань хүнийг баян болгож байгаа хүмүүс бол сайн оочрлж байгаа хүмүүс. Тонон байж оочрлон байж мань хүнийг баян болгосон. Гэтэ бүр анх зохиосон хүн нь бол мань хүн байгаагүй. Яг зохиосон хүн бол яг бидний харж байгаа Casing Lung гэдэг хүн байгаа. Ер нь бол ингээд зураг мураг зурдаг те. Мань хүн ингээд багийнхаа дурсамжаас сэтвлээд лабубуг зурсан байгаа юм. Тэгээд 2019 онд Pop Mart ерөөдөө тэрхүү одоо хүүхэлтэйг зарах эрхийг нь аваад зарснаар ерөөдөө буужналт хэлсэн. Хятадын одоо ардын аман зохиол үлгэр дээр гардаг одоо мангасаас сэтвлэж бол энэ хүүхэлтэйг хийсэн байгаа юм. Pop Mart-ын хувьцааг харж ийн 2024-25 онд бол зүгээр Ян амар өснгийг харж ийн өсөлт бол одоо хүртэл явагдаж байна. За тэгээд яагаад энэ хүүхэлтэй ер нь ийм амар тренд болов гэхээр энэний ард бол сэтгэл зүйн маш содон одоо арга барил нуугдж байгаа. Тэр нь болохоор ингээд таны авсан лабубу уутан дотор яг ямар лабубу байгаа нь мэдэгддэггүй. Энэ дотроос ямар лабубу гарч ирэх бол гэсэн юм нэг хүлээлт үүсгээд тэгээд хүмүүсийн сэтгэл зүй дээр нэг юм нэг өөрчлөлт таамаглахад хэцүү үед одоо тийм хүний тархинд допамин мэдээж ялгарч байгаа. Тэгээд тэр нь ингээ улам баг ингээ зөөлөн тоглоомд хүртэл донтох одоо тэр шалтгаан нь болдог. Хэдүүлээ харахад бол ойлгомжтой дөө. I don't want to spend any more money, please. Oh my god! No. Oh my god! Тэгээд дотроо өөр ерөнхийдөө лабубмуудыг энэ лабубмууд нь өөр үнэтэй бүр ингээ $10 ахуулаад бүр хэдэн мянган доллар хийчихвэ. Зарим нь ингээ дуудлага худалдаанд хүртэл ордог. Ер нь бол маш хачирхалтай. Ер нь бол яг би бол нэг сайн бол ойлгохгүй байгаа. Ер нь бол 2, 1, hope it's one that I want. Who is it? Ah, it's a freaking secret! Actually, stop right now. So I can pull it out the right way. саарл нь илүү үнэтэй юм бах та. Бүгд баярлаад тань. Тэгээ өмнө саарлаас өөр гарсан ч гэсэн түрүүн баярлаадсан те. Which one is it, y'all? Wait. Харж байгаа. Тэгээд энэ бол ер нь бол зөвхөн одоо лабуб дээр хэлж байгаа зүйл биш ээ. Ер нь бүх төрлийн Counter Strike-ийн That is good. Oh my god. That is. Oh my god. Oh, what? What the одоо энэ CS:GO дээр бокс задлалдаг, Dota дээр нөгөө скин задлалдаг. Тэгээ ер нь бол тоглоомууд дээр бол энэ аргыг бол маш сайн ашигладаг. Миний үед нөгөө Yugi карт гэж байсан юм да. Таад баг мэдгүй байх. Yugi карт ингээд авахлаар дотроос нь ямар карт гарч ирэх нь тодорхойгүй. Хаяа бүр гачин карт гарч ирнэ. Хаяа болохоор бүр аюу дайжгүй одоо цэнхэр нүдтэй, цагаан луу
ямар шидэн юу гэлээ дэ марчжээ. Тэгээ би бол тэрийг нэлээд цуглуулдаг байсан. Бараг ийм зузаан карт байсан. Тэгэл хоорондоо солилцоол. Ер нь бол энэ хэв маяг Labubu-гээс өмнө ч гэсэн айгүй удаан ер нь бүтээгдэхүүнүүд дээр бол ашиглагдж байгаа. Яг зарим хүмүүс энэ дэр бол нэлээд сүргээр ханддаг. Энэ бол одоо нэг донтолтын нэг хэлбэр болгочтой хүний сэтгэл зүйн талаас. Тэгээ зарим хүмүүс бол бизнесийн айгүй ухаалаг одоо хэлбэрт хийж боддог те хүн хүний өнцөг бол өөр. Монголд хүртэл Labubu аав нь заар нь солино гэсэн юм хөө группүүд маш их байна. Энэ групп ихэд 16,000 гишүүнтэй байна. Окей. Оригинал төмөр нь эвдэрсэн тул хямд өгнө гэсэн байна. 10k даваад хүлж өгч болно гинэ. 10 сая гинөө. What? Хувцсны ялгаар ийм болчихсон юм байна шүү дээ. Худал харж ирэх хувцгүй Labubu. Нүдийн наав гинэ. Өө нүдийн наалга болчих чинь. Яанда зар нь үн сонсно гэж харж байгаа мянгад ганц үйлдвэрлэдэг саар Labubu зар нь үн 1.3 сая. What? Хямдраад ердөө 23,000. Ямар амар хямдраад. Энд чинь хямдрахтаа бүр амар хямдрах юм. Зарагдахтаа амар өндөр үнээр зарагдах юм. Ер нь нэг л сэжигтэй байна. Энэ Labubu-тай холбоотой юмнууд нэг л сэжигтэй байна шүү. Тэгээд дүүрэм бол Labubu-нууд бол нилээ гарч ирсэн ялгаа байхгүй юм шүү угаасаа. Ижлэхэн тоглоом л үсттэй. Дүүрэмл Labubu буюу дүүрэмлийг Lafufu гэдэг ах шүү. Энэ Labubu Lafufu гайд гэж юм. Ялгаа байхгүй хөөхөн л биш шүү дээ. Ялгаа байгаа мó? Би бол ямар ч ялгаа олж харахгүй байна. Labubu мэрэгчлэнүүд байвал хараарай. Та нар донд байж байгаа би яг сайн мэдчихэв. Байж байгаа guys. Энд нэг мэйл ирлээ надаа. Mobicom-ийнхан биш дээ. Зуны хамгийн эрэлттэй 30 хоногийн 60 ГБ датаг 60% хямдруулаад ердөө 24,000 төгрөг болгоцсон байна. Тэгснээ дээрэс нь штэ Ву контент багцын 1 сарын ирэх үнгүү дагалж байгаа юм байна. Гайхалтай биш гэж үү? Тэгснээ Ву контент багцд нь штэ Ву киносан, видеосан, хүүхдийн сандах бүх кино, бүх контентыг нь хязгааргүй үзнэ. Тэгснээ Ву Originals бүх цувралын бүх ангийг нэг дор үзнэ. Гадаа дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хүсэн үедээ үзэх боломжтой байгаа. Яг одоо та нар датагаа хямралтаа аваад датагаараа агаагаа бичлэгийг үзээд дээрэс нь шилдэг кино контентуудаа үзээрэй. Ингээ бичлэгэндээ орцгоё. Бичлэгэндээ орцгоё гэдэг ах чинь юу игээд суугаад байгаа юм бэ? Бичлэгэндээ орё. Одоо бичлэгэндээ орё. Жинхэнэ ориг Labubu гэсэн чинь. Нэг юм өөр байна да. Ориг Labubu-гээс нэг л зүйл өөр байна да. Яг юу нь өөр байна? Өчтөр нэг ийм пост оруулсан юм аа гэж юм. За өчигдөр охтууд скутер ролика авах гэж зах орохдоо ийм 15k-аар авсан шүү дээ. Охтууд харчаад гар хөл хөдөлдөг. 9 шүттэй юу ч гинөө давгүй чанартай байна гэсэн байна. За хүмүүс чинь ямар ч лаг болсон юм би л мулгуу мөнгөтэй 15k-ийн хүүхэлтэй авч хүүхдээ баярлуулсан юм байх уу? Оргийг авч чадахгүй бол ижил төстэйг авах чинь яасан юм гин чадлаараа л ижил төстэйг нь авлаа ш. 15,000 ганц тоглоом авснаа их юм бодлоо л гин. Та нар хизээ юм лаг мөнгөчүү болчихсон юм бэ? Хэлэхгүй майнын тохицорчихсон яваагаа ухаарлаа ш. Дуучлаарай. Пүүх. Бүр ийм хэрүүл болоод байгаа юм уу? Ийм тоглоомд ориг хөлөх ямар хамаа байна? Ямар хоол болох биш? Хүүхдийнхээ аманд хийх юмд л анхаарна уу гэхээс энэ тоглоомд Монголон бол харин лөөлөө байна гинэ. What? Нэрээ тийм болоод байгаа юм те. 4 шигийг нь 3 юанаар аваад дүүжилчихсэн. Бараг л бабуулаа гинэ. Наалтах уу байсан угаасаа гэж байна. Энд чи ярь хөөрх юм биш хөөе. Би ярь энэс авчмаар юм. Энд чи ярь хөөрхөн харагдчих шүү. Энэ зарж байгаа хүн байна уу? Ахын 23,000-аар авъя. 15k-аар л авсан ялгаагүй царайлаг юм байлээ шүү дээ. Би үнэхээр гайхдаг. Энэ хүмүүс ер нь яатсан юм бэ? Ямар их тансгал вэ? Би ч гэсэн хямдын сонголт хийдэг. Ялгаа юу ч байхгүй. Битгий худлаа хэлбэртэж бай зарим. Ер нь бол ялгаа авахгүй made in China л да. Ер нь бол энэ ер нь яадаг юм хүүхд таваа ихээр нь аваад өгсөн буруутсан уу зөвцсөн үү? Энэс үлдээ эцэгчүүж ойлгохоо хэлсэн. Яг тоглож лээвэл яах вэ тийм үстэй. Дахиад нэг пост орсон байна. За энэ Labubu өгчтөр охиныхаа төрсөөр авъя гэд байдаг болохоор хөвгөлтэй санагдаад Facebook-ээс авсан юм аа. 5 биендээ нэг авбаа. Тэгсэн надад secret гэд ховор төрөл нь гарч ирэв. Тэр нь болохоор энэ юм шиг байна те. Саарлан юм уу? Би чинь ингэж анх таардгүй хүн бөөн баяр болоод пост оруулаад тэгсэн хэд нугуулж энийг зардаг ганц 2 хүн оргинд биш байна
гэж доогдж байна. Энийг гадуур 20,000-аас 230,000 хоорон зардаг юм байна. Тэгсэн яг ориг дэлгүүрийн сайт дээр нь Монгол мөнгөөр 55k-аар зардаг юм байна. Би нэгийг нь 45k-аар ав. Ориг нөө, хөлх нөө мэдсэн ч хүү энэ дэлгүүр нь ойрхон байсан бол очоод авчих байлаа. Манайхан чинь нэг юм тренд болохоор 5-6 нугал зарах шуналтай юм болохоор тэгжил зарж байна. Тэгснэ намайг оргийн аваагүй байна гинэ. Хөөхий. Яг үндэ оргинч бай, хөлхөнч бай хоёулаа та нарын дургу made in China гэж юм. Би бол таашнаад авах байсан бол хөлх ориг хамаагүй. Тэгээ Монгол Лабубу King гарч ирсэн байгаа. Лабубугийн хаан машинаасаа үнтэй лабубутай хүн гарч ирсэн. Ингэж явбал кул юм шүү. Монголд биш юм бэ шүү. Би бүр атаархчлаа байна. Миний үеийн чибүбүл гоё гинэ. Чибурашка байна. Энэ чи харин энийг бол оргийн авна шүү. Чибурашка бол харин авна шүү, guys. Хэдүүлээ чибурашкаг тренд буцаад модонд оруулцгаая, guys. Чибурашка хамаагүй хөөрхөн байгаа сте лабубугээс. За тэгээ сүүлийн үед бол лабубугийн талаар маш эвгүй баримтууд гарч ирсэн. Лабубуг авсан хүмүүс дунд бол лабубугийн нүд нь шүн болохоор хөдөлдөг гэсэн мэдээллүүд бол явж эхэлсэн. Гант төмөр чойжл сүрэн гэж хүн пост оруулсан байна. Өчтөр охиндоо лабубу авч өгсөн юм. Гэтэл ийм мэдээлэл яваад байх юм. Ямар учиртай юм бүү мэдээ. Ер нь тэгээд энэ лабубу ч нөгөө Японы хүүхэлдэйн кинонд сүмсээр туугдах гардаг Любаба эмгэнтэй төстэй дүү нэртэй байгаа юм да. Лабубуг шүн амилдаг гэсэн мэдээлэл явж байсан. Өөр Гена Матар Чибрашкин хоёрын дөрүүд дундаас үүсгэсэн дүрэл гэсэн. Тийм ш нэрэ. Матар Чибрашкин хоёрын дундаас гарсан дүр юм шүү. Энэ харин ортой байж магадгүй. Харин тийм бол Чибурген гэж хэлмээр. Манайхан бас мэдээллийг баяжуулахтаа л бот хүмүүстэй гинэ. Лабубу зүгээр тоглоом биш. Дотороо шүн идэвчдэг микрочиптэй. Хамаарал, сандрал, санаа зовнил үүсгдэг гэж байна. Зарим орнуудад мөрдөн шалгалт эхэлсэн. What? Шүн амлаад кола ууж байлаа штэ гинэ. Симпсон дээр гардаг штэ. Гадныхан чипс суулгасан баг. Симпсон дээр гардгүй юм гэж байна уу? Тийм биш. Тэгээ зарим хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр энэ лабубу биш ээ. Лабубу бол яг пазузу гээд бүр эртний бүр юм буугч өтгөртэй юм маш эртний домог байдаг юм аа. Тэгээд энэ буугч өтгөрөөс л гаралтай хүүхэлтэй гэж бол ярьсан байгаа юм. Тэгээд Библиэлд гарч байгаа мэдээлэлтэй хүмүүс холбосон юм хайшин. Чөтгөрийн дүрээр бол сатан буцаж ирнэ гэдэг нь бол одоо ингээд пазузу болж таарж байгаа юм уу те? Окей. Маш эвгүй. Тэгээд та эдийн сайн мэдэх аимшиг кино байдаг штэ. Exorcist гэдэг. Exorcist дээр 1973 оныхны хэсэг байдаг. Энэ нь өөрөө аюу алдартай энэ хүн аимшиг киноны энэ дүр нь болохоор Пазузу юм байна. Яг одоо бидний харж байгаа Пазузуг харцгаая. What? Энэ арт нь шүү дээ. Биш байна. Сайхалт гарч байна. Энэ байна. Дүрээр байна. Пазузу. Тэгээд байна шүү дээ. Бүхнийг зөгөндөг Симпсон дээр бас ингэж Пазузу гард юм уу? Харцгаая. Зя, ингээ Пазузуг олчлоо. Зүгээр Amazon-оор явуулчихдаг. It's here! Maggie's first Pazuzu! Your father ordered this because... Why did you order this? I thought it was pizza. Ингээд аваад тэгээд яатын. Окей. So Clary, it's time to go to bed. Йоо. Ийм сүгэт юм уу? Хараа шууд 666 болцсон. Анабел нь амилцсан. Шууд ингээд өөрхөн болчихлоо. Сахалтай хүн болчихлоо шүү дээ. You'll see demon shadows fighting, but it's just inside your head. When Pazuzu's eyes are staring, the moonlight will turn red. Cause Pazuzu's Йоо, ямар дарк юм бэ? Ийм сүбэт юм уу? Until we Homer Simpson ч өөрөө ингээд ховстуулсан байгаа юм шүү. all are dead. Sweet dreams, Maggie. Don't let the Beelzebubs bite.
Окей. No one leaves alive. Ooh, her first words. Did someone get that? on their phone? Шүүгдсэн читгэр She's шүүгдсэн. got red eye. She's a demon from hell. Also, generic cola? Really? Cocktail fail. What? Энд гэдэг чинь би нэг л AI Sims дүүдэд байгаа юм санагдаад байгаа юм уу? Thank you. Well, at least we still got the liquor. My chowder. Someone's starting the terrible twos. Someone's having an affair with his nurse. Say Adulterer. 179. Ее. Bible ribbons. That'll hold her. Нэг Exorcist кинотой л холбосон юм байна л да. Okay, whoever she stops at has to change her diaper, which appears to contain flaming lava. Oh, you just never want to change a diaper. I'll handle this. He is. The chicken goes. За. Окей. Ингээ ямарч итгэрийн зайлуулж байгаа юм байна. Пазузууг зайлуулж байгаа юм байна. За тэгээ хэдүүлээ харах юм бол ер нь Лабубуг хараагдсан гэсэн маш их мэдээлэл байна. Яагаад гэдгийг мэдэхгүй, үнэн удлааг нь мэдэхгүй. Яагаад пазузуутай яг нэр нь яг адилхан байгаа юм бэ? Энийг л тэр бол нэг л эвгүй шүү. Франц нэг ээж нь Лабубуг шатаасан Labubu de байна. son fils après avoir entendu l'histoire tragique d'une fillette de 10 ans retrouvée morte la nuit même où elle affirmait que sa peluche bougeait seule dans son lit. Mais ce qu'il What? Франц нэг охины тоглоом нь Лабубун хөдөлсөн гэдгсэн. Тэгээд тэр шөндөө нас урцсан юм хүүхэд нь. Тэгээд Лабубун гарч шатаасан юм уу? s'est passé ensuite va vous glacer le sang. Quelques heures après l'avoir jeté au feu, des grincements étranges retentissent dans la maison. Le Labubu marron, censé être réduit en cendres, réapparaît. Plus grand, plus sombre. Хүү. Тэгээд Лабубуг шатаасны дараа Лабубун зүг зүгээр гэрт нь буцаад гараад ирсэн гэж юм. Avec un regard vide, figé sur elle, la mère affirme l'avoir retrouvé au pied de son lit, un couteau dans la main comme s'il s'apprêtait à l'attaquer. Terrorisé. Окей, за энэ хэсгээс ер нь нэг худлаа олж эхэлж ш. Дарандаа хутга барьцсан байсан гэж байна. Тэгээ ийм мэдээлүүд бол ер нь нэлээд олон. Burning the Labubu dolls after finding out it is extremely demonic. People are experiencing stuff moving around their house and even finding scratch marks all over them. It's gotten so bad that a girl found her Labubu's eyes were stalking her everywhere she went. The history Лабубугийн нүд нь одоо хаашаач хөдөлсөн ингэж дагаж хараад идэг гэж байна. Тэгээ хөдөлдөг гэж байна. Окей, манайха болгоомжтой байгаарай. Гэрийнхаа Лабубуг сайн хараарай. Би л хамаагүй шүү. За ер нь ийм мэдээлэл зөндөө байна уу? Хар мянга хэдүүлээ Лабубугийн талаар дарк нууцуудыг харах юм бол дуусшгүй. Ер нь бол хитгэн жишээнүүдээс нь харлаа. Энэ хүрээ дуусгий. Айгуул Лабубугийн Пазузугийн Лафуфугийнх нь энерги орж ирээд над ямар нэгэн муу юм хийх үед муу юм бүхэн холуур. Тэгээд та бүхэн бүгдээрээ лайка сайн дараарай. Лайка дарахгүй бол Лафуфу, Лабубу, Пазузу эдэр та нар өрөнд чи орж ирнэ шүү. За ёо. Тэгээ өөртөө сэтгэлээ комент сэтгүүлдээгээрэй. Тэгээ дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай guys.